Өсө фокус Арслангийн ордыг ярихад оны хамгийн хөөрхөн игдүүтэй kind gentle орд бол Арслангийн орд гэж шаагаад ч байгаа. Тэрний оронд очиж загснахыг дэрлэх хэрэгтэй үтдэг ш. Тэгээс шүү. Ямар ч гэсэн ингээд нөгөө миний амьдралд бол Арслан бол яалтч ингээд нөгөө том импакт ингээд үзүүлж исэн маа ингээд манай анхны гэсэн ингээд шилбэл Арслан байсан. Яа тэр охин бол үнэхээр ихтэй гоё охин. Тэгээ гэхдээ соосо тэр охин надад нэг сон муу зам өгсөн юм шиг үлээ ингээд нөгөө нэг намайг амар найрсан ахгүй. Тэгээ love bombing гэж ярьдэн штэ. Тэгээ тэрнээс ч ингээ fuck би яг ийм зантай болцсон байл шүү дээ. Чаддсан бол намаа нэр гэл яг нэг юм тий став энэ ихтэй жоохон муу зан шаалгах шиг л л дээ. Тэг нэг аим fucking гүнжлэн болж малаа шат тий. Би яахлаар ингээ бичих гэсэн гэж байл. Тэгтээ sorry би энэ зантай ингээ дийл хийж байгаа. Тэг болохгүй хаа сайчцсан. Гэтэл л ер нь би бол гүнжлэлтэй писта. Тэг чаддсан бол намаа нэрээрээ гэж аах. Таасаа гэхдээ guys та ингээд нөгөө сарказм ойлгож сурчих хэрэгтэй байна фиста ингээд яг өнгөрсөн ингээд нөгөө мэлхийн ордон дээр яг яаж байгаа юм бэ те тэр нэг эргөө охин гөлөгч ингээд нөгөө сарказм ингээд ойлгохгүй гэсэн нэг амар персонал хүлээж авч маашаад тэгэхээр би ингээд нөгөө reply ингээд бичсэн юм аа ингээд юу байгаад би бол YouTube-д тохируулсан л да гэхдээ алгоритм ажиллах байх шүү яад бол амар имэчэр тэнэг охтууд ингээд нөгөө what the fuckness тэгтээ эн чинь ингээд сарказм шүү хэрвээ ингээд нөгөө би энэ зоодиак дээр зүгээр ингээд сарказм ярил ингээд have fun ингээд контент ингээд хийж яхад өөрийнхөө амьдрал дээр fucking тусгаж авангуудаа тий чи ийм зантай матай гэд найзлуудаа хэрэлдэж мэрэлдээ тэнэгтэд ингээд байвал чиний амьдрал угаасаа мэдрэл муутай байгаа гайхах шаардлага байхгүй байлгүй дээ. Anyway back to content сарказм ойлгох сурна шүү. Тэгээд Арслангийн ордны охин ингээд нөгөө бро чамайг найрж ивэл ингээд заал гээл ингээд найруулаад байх хэрэгтэй шүү. Тэгээд also congratulations заяа. Тэгээд хэрвээ ингээд хэрвээ чи тэр Арслангийн ордны охины crush нэг байвал бро зүгээр ганц хоёр сайхан байж байгаа л тэгэл хаях хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол ингээд Арслангийн ордын нэг сони юм зангийн би ингээд ойлгосон шүү. Ингээд нэг crush ингээд найрчингууд ингээд mission ингээд байхгүй challenge ингээд байхгүй шиг болонгод шоо өөдөө шаа тэнийг станаар. Тэгэхээр ингээд нэгээс бодолтой бай шүү. Тэгээ юмий гэж үтгэв. Тэгээд дараа нь болохоор Арслангийн ордны хөвгүүд тийм миний амьдралд угаасаа Арслангийн ордны хөвгүүд бол амар том импакт болж ирсэн. Нэгэн жишээлбэл манай багангийн найз баг бүр төрхөөс ахуулаа хамт байсан битээр яаж яхад нь. Тэгээ нөө fucking битээр 3 сарын зөрүүт болохоор манай ээж нэг юм мэддэг. Тэр манай 3 дахь би нэг дахь шаадаг байсан байхгүй юу. Тэр ихтэй өнөө үзээтэй. Тэгэл намайг нэг 5 мавтай байхад л хаалан гэл нүдчихсэн аа анда гараад иргээд хин би гарахгүй гэсэн чинь наа шоо ихтэй шат юмстай би үйлээ заа гээд тэгээд али дагаад өгөө тэгээд би ингээд дахиж хэлэгдүүлэхгүй тэгээд дагаа авч байгаа байхгүй юу. Тэгснэ надаа ингээд тэтэл авч өгч байгаа, хуушаар авч өгч байгаа, цай авч өгч байгаа. Би чамаа хоолндоо ягдах чи гарцсан байсан бол чи чамд зодох шаардлагагүйгээр гарах байсан шүү гэж мэгээд тийм. Гэтэ тохойд амар тэнэг санагдаж одоо бодонд бол хөгжлөл лээсэн байл л дээ. Тэгээ писта би ихтэй багтаа тэрийг зодолтой бардгүй байсан юм аа. Гэтэ хамгийн сонирхолтой нь шээ те өөр хүмүүс ингэ наваа ингэ дэрлэх штэ. Тэнгүүт ингээд би найзаагаа өөрөө зодно мөнгөтэй миний өмнөөс баах ах нартай зодолтонгуудаа зодуулангууд дараа нь чамаас олж байсан наваа зодоо шат тэнэгстэй. Ёо тэр ихтэй бүр оны шилдэг бүр analogical case хийсэн заяа. Тэгээ би одоо ингээд үзчихвэл маш писта гэж ингээд хэлнэ л дээ гişсэн. Гэтэ маа бро гэтэ том болоо хөөрхөн болцсон ялээ би ингээд харсан. Он цэвж илээ. Nice. Нөгөө нэг кейс нь болохоор юу? Багангаас нэг найз нэг гайд тэгээд мань хүн юу бас л өөртөө өнөө ихтгэлтэй. Ёо гэтээ өөртөө ихтгэлтэй байж болно. Яг ширээн дээр яг ямар үнцийн тавьж ин тэрнийхэн дагуу бас ингээ ихтгэлтэй ингээ байх хэрэгтэй штэ. Тэгээ ерөнхийдөө жинхэнэ ихтгэл гэдэг чинь юу хэлдэг вэ гэвэл чи айж байгаа ч гэсэн тэр айцхийн өмнөөс ингээ зогсох те тэрийг ялан дийлэх чи хитээ ингээ нэг өөхөдний хуруу байгаа ч гэсэн чи ингээ нэг шарандаа ингээ нэг өөрөх ингээ нэг одоо хийн гэснийхэн төлөө ингээ зогсохыг чинь яж өөртөө ихтгэлтэй гэдэг үхгүй яад үл чи яалагдах бүрэн боломжтой тохиолдол ч те. Гэхдээ ингээ Арслангийн ордынх энэнгөр өөртөө ихтгэлтэй гэж үгүй за яад бол Арслангийн ордыг батаараа зүйлдэр шаадаг байхгүй юу.
Тэр ингээд нэг хэрвээ Арслангийн орд чамаа ингээд нүдэн чинь ингээд багтчихвэл чи батараа ингээд байгаа байхгүй. Тэгэхээр бро өөр дээр ажиллаарай заяа. Тэгээд тэр дундаа ингээд нэг баг ингээд илээстэй дундаа ингээд юу байгаад андаа мөнгөний нөхдүүд амар хөөрхийн ингэснээ тэг шилжиж шагаад орсон шүү дээ. Гэтэ бистэ охиороо сургуулаа сольж ийн гэж боддоо бас гоё шааж байгаа шүү тий. Тэгээ ингээл нэг надад ярихтаа бүр аим шат гэсэн. Аста манчаанда өдөр болго өөрхөдтэй цайны газар нэрээ өөхөнтэй гадаа нэг өөрхөн тэгэл ингээл аим хэцүү штэ ингээл нэг чи бас ингээ Монгол ороод ирэлдэ гэж мэгшаа би өөр ингээд гайхдаг ус тэр тэнэг өстэй. Ямар илээ лалрав вэ гэж одоо тий. Гэснээр ингээ андаа ингээ мачи ингээд нэг сүлд ингээ бархаа байлгоотаа дугаарууд ингээд октодын дугаарууд чамлуу гэлдэж шүү гэж би бүр эргүү лалрав болоод өгөөч гэж ингээ бодож байгаа. За яах вэ тэр яах вэ угаасаа хүн болгол хаяада тэнэг шаадаг штэ. Ингээд нэг яг тэр гэлтгүй ер нь Арслангийн ордынх маасаар бас нэг надад ингэ санагдаад байдаг шүү. Ингээд нэг зодон болж ингээд нэг дууссан шүү. Тэнгүүт оролцоогоо мөртлөө ингээд нэг гарч ирэнгүүт амар шаадаг станаар байдаг шүү. Чи намайг харсан мэж ингэ шаламалаа гэ тэ. Энийг Арслангийн ордынх шаагаад байдаг шүү. Юу сайхан биш шүү. Гоёо ингээд нэг бас муулах гоё шүү. Тэгээ ингээд би дараа нь ингээд Монгонийхэнтэй найзалдаг боллоо. Ганц хоёр охтуудын мэддэг болоо тэгээ найзгаа асууж байгаа байхгүй найз ер нь хэрэг аавн гэж ингээд ярдгчгээ шаарж тэр үн тэнэг феста тэгээ хаанаасаа ингээд шилжиж ирсэн гэж яа тэгээ яг энэ манай ангиас шилжиж таглаацсан л да тэгээ тэгээд Арслангийн ордныхан ихтэй яаж чацсан guys ингээд бодтой ингээд хандах хэрэгтэй тэгээ бас ингээд заримдаа ингээд нэг хүлээцтэй байх үе хэрэгтэй байдаг. Заримдаа хүнийг ойлгох, заримдаа ингээд нэг гэж мөхийх орн ингээд нэг тэг ингээд nice ингээд байхгүй бол бас болохгүй штэ. Гэтэ бас оосоо яагаад мэдгүй зэ миний мэдих бүх water sign-ууд штэ тэг Арслангийн ордныхан савуулсан байгаад байдаг штэ. Песта гөлгөнөч бас үзээтэй шааж илээ. Би ч гэсэн савуулсан л да 10 жилийн. Шээ. Песта би анхных экстэй 10 жилийн өмнө үрсэн штэ. Би 10 жилийн fuck 17 тайсэн биш. Oh my fucking god. Гэтэ би одоо л 27 настайдаа итгэж өгөхгүй байна. Яг үндэ 27 биш 26-наас хагастай шүү гэж. Яа, гүйлэг. За тэр чи яа. Ямар random шаач вэ? Oh fuck та. Тэгээ тарот маротыг ярьлаа Арслангийн орд дээр. Тэ. Хэрвээ чиний ингээд нэг хайрчин ингээд нэг мэдрэл мотой ингээд Арслан байвал штэ тэ яахаа мэдгүй уучраа болохгүй ингээд байж байвал мөнгө бариад төрөө дээр заа Арслангийн ордныхын чи үзээд үгийх ш бас. Тэгээд бас ингээд нэг guys миний Instagram ихний постэр дээр миний personal reading-ийн ингээд нэг меню шиг юм байгаа. Тэрийг үзээ. Тэгэхгүй бол би ингээд дахин бичгээс салхуу өрөөд байна тий. За тэгээд энэ бичлэгийг ингээд дуусгая та ингээд нэг та ингээд хайлтч гэсэн enjoy байсан байх. Bye.